Дээд бүтэц барилга байгууламжийн салбарт хэлж байгаагийн хэрээр орон сууцны санхүүжилтийг боловсронгуй болгох асуудал нь нэн чухал байна. Тэгвэл бид энэ талаар холбогдох бодлогын судалгаа хийсэн санхүү эдийн засгийн сургуулийн бакалаврын сургалт судалгаа хариуцсан проректор доктор Мөнхцэн Эрхэмтэй ярилцгаж байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр бас саяхан сүүл нэгэн сонирхолтой судалгаа ялангуяа үйл хөдлөлийн салбар дээр бол бас нэлээд холбоотойгоор гарсан байсан. Тэгэхээр та энэ талаар бас яг ямар утга учиртай судалгаа явуулж тэн дээр бас анхаарал татах гол хүчин зүйлүүд нь юу байсан талаар бас тайлбарлая. За манай сургууль бас Монгол анхны оролцоотойгоор Монголын ипотекийн корпорациас бас мэдээлэл аваад ер нь энэ орон сууцны санхүүжилтийн тогтолцоо Монголд хэр байна вэ? Орон сууцны үн өөрөө иргэдийн худалдаа авах чадварт хэр зэрэг нийцтэй байна вэ гэсэн судалгааг бол хийсэн. Хамгийн гол асуудал бол хүмүүсийн хувьд 1-2 жилийн хугацаанд хөнгөлөлтөө зээлийг хүлээж байгаа. За энэ асуудал бол байгаа. Тэгээд энэний яг гацаасаад нь юу байна? Ямар хуу арга хэрэгслүүдийг хэрэгжүүлснээр энэ арга замаас гарах вэ? Энэ гацаанаас гарах вэ гэдэгт нь судалгааны ажлын гол зорилго болсон. За дээрэс нь 2013 онд энэ хөнгөлөлтөө зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш яг энэ хөтөлбөрийн үр дүн үнэлсэн энэ үнэлгээд үнэлт судалгаа бол бас нэлээд дутмаг байсан. Тэгэхээр энэ бол бодлогын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хувьд нэлээд чухал мэдээлэл болох болов уу гэж бид нар бол харсан. 13 оноос хойш 24 оны хооронд нийтдээ 120 мянган иргэн 7.7 их найт төгрөгийн зээлийг авсан. За тэгээ энэ бол орон сууцнд амьдарч байгаа иргэдийн тоог бол нэмэгдүүлсэн нэлээд ийм ач холбогдолтой үзүүлэлт бол байгаа. За хөтөлбөрийн зээл гарч эхлэхэд бол 3 хүний нэг нь орон сууцнд амьдарч исэн бол энэ тоо хэмжээ бол өсөж орж ирсэн байна. Тэгэхээр орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь өөрөө орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг гэдгийг бол бид бас тоогоор харуулсан. Анх бол Азийн хөгжлийн банкнаас 2003 оны үед бол бас ийм хөтөлбөрийн зээлийг бол гаргаж ирчихсэн. Тэрнээс өмнө шинээр баригдж орон сууц бол 1-2% нийлүүлэлттэй байсан бол Азийн хөгжлийн банк 2003 онд хөтөлбөр хэрэгжүүлснээр энэ тоо хэмжээ бол 2 дахин нэмэгдэж 2-оос жилийн дундаж өсөлт нь 2-5% болсон. 13 онд бас энэ хөнгөлөлтөө зээлийн хөтөлбөр гарч ирснээр жилдээ дундаж өсөлт нь 8-10% болсон маа. Тэгэхээр ер нь бол хот дээрээс нь энэ хотчлолтой холбоотой тэгээд барилгын нийлүүлэлт саарсантай холбоотойгоор иргэдийн хувьд бол яг хот дэлгэх гэр оролт амьдрах иймэрхүү нөхцлүүд байгаа. Тэгэхээр нийлүүлэлтийн баг байгаа тохиолдолд олон орон сууцнд хамрагдах юм боломжгүй байна. Дээрээс нь энийг өдөөж өгдөг гол зүйл бол санхүүжилтийн асуудал байна. Тэгэхээр зочиндоо ер нь эрэлт бас нийлүүлэлтээс нэлээд өндөр давцсан байна гэж нэг талаас тодорхойлж ойлгож болох юм шүү дээ. Тэгэхээр ер нь судалгааны саажхдаг орон сууцны санхүүжилтийн хамгийн том bottleneck гэж ярих юм дээ. Тэр нь юун дээр байна? Ерөөсөө иргэдийн хувьд орон сууц гэдэг бол иргэдийн хөрөнгийн дийлэн хэсгийг эзэлэх юм байна. Ер нь бол бид хэдийн харьцуулж үзсэн судалгаагаар бол айл өрхийн хөрөнгийн 70-80% нь бол орон сууц бүрдүүлж. Тэгэхээр энэ өндөр дүнтэй худалдаа авалтыг хүмүүсийн хуримтлаараа ч юм уу шууд худалдаж авах юм боломжгүй өндөр дүнтэй юм зүйл байдаг учраас энийг бол санхүүжүүлэх зээлийн тогтолцоо бол зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн хувьд бол түрээсийн байранд амьдрах уу аль эсвэл байраа зээлээр аваад дотор нь амьдрах уу гэдэг юм хоёр сонголт байгаа. Тэгэхээр одоогийн энэ үүсэж байгаа нөхцөл байдал дээр бол байрны нийлүүлэлт байхгүй, дээрээс нийлүүлэлт хомс, дээрээс нь үнэтэй тэгээд зээл олдохгүй байгаа нөхцөл нь бол иргэдийг бол түрээсийн байранд амьдрах тийм сонголт руу бол түлхээд байна. Тэгэхээр санхүүжилтийн зээл олголтын хэмжээ нэмэгдүүлснээр бол орон сууцны үн буурдаг ийм зөв тогтолцоо байна. Бидний хийсэн судалгаан дээр бол худалдан авах боломжтой байна уугүй юу гэдгийг ингэж тогтоодог ийм олон улсын индекс аргачлал бол байд юм. Тэгэхээр Монголын хувьд бол нэг 2.5 дахин иргэдийн орлоготой харьцуулахад байрны үн 2.5 дахин үнэтэй байна гэдэг ийм зүйл бол гарч ирсэн. За энэний гадна бас нэг сонирхолтой үр дүн харагдсан юу гэхээр түрээсийн үн байгаа. Тэгэхээр санхүүжилт нэлээд нэмэгдээд ирэхээр иргэдийн хувьд байр худалдаж авах боломжтой болохоор түрээсийн үн бол унд юм байна. Одоо бол санхүүжилт ингээд хумигдаад ирэх юм цагт хүмүүс байр худалдаж авч чадахгүй болохоор түрээсийн үн өсөхтэй. Тэгэхээр энэ бол нөгөө барилгын компанид улс орныхоо эдийн засгт хувь айлдаж гэсэн айл нь тийм ашиггүй тогтолцоо болчиход байгаа юм л да. Тэгэхээр яаж энэ орон сууцны санхүүжилтийг хүртээмжтэй болгох вэ гэдэг дээр бол бодлогын зохицуулалт хэрэгтэй байна гэдэг. Тэгээд яг энэ бидний судалгаа хийж явах үед бол 6% хүү өгшөө бууруулах хэрэгтэй байна. 150 сая төгрөг бол
хүрэлцэхгүй байна. Энэ 150 саяыг өөрчлөе. 80 м квадратад одоо айл өрхийн гişүүдийн тоо нэмэгдэхээр бас багтахгүй байна. Тэгэхээр эднэрийг ингэж өөрчлөх хэрэгтэй байна гэдэг ийм асуудлууд нэлээд яригдчихсэн. Гэхдээ одоо яг цаад суурь шалтгааныг нь өөрчлөхгүйгээр наадлын одоо жижиг одоо өөрчлөлтүүд хийснээрээ үр дүнд бол хүрэхгүй байна. Хамгийн гол нь төрийн зүгээс ямар бодлогын дэмжлэг хэрэгтэй вэ гэхээр орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлэхэд энэ хөрөнгөний зах зээлийг ашиглая. Банкны санхүүжилт өөрөө хязгаарлагдмаар байна. Банкнаас байнгын энийг бол санхүүжүүлээд байх тийм их усүр байхгүй. Тийм учраас энэ санхүүжүүлэх боломжуудыг нэлээд нэмэгдүүлээд өгье гэж ярьж байгаа. За иргэдийн хувьд мэдээж ирэх хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр рүү хамрагдаж бага хүүтэйгээр зээл авах сонирхол нэлээд их байгаа ч гэсэн 6% хүү гэдэг бол инфляцийн түвшинтэй харьцуулахад за ер нь аль ч одоо их усүрийн зардалтай харьцуулахад нэлээд бага. Тэгэхээр энэ бага зүрүүг хэн төлж байгаа вэ гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй санагдаад байна. Тэгэхээр энэ бол алдагдал нь бол улсын төсөөс гарч байгаа. Тэгэхээр зээл авсан хүмүүсийн одоо хөнгөлөлттэй дүнг зээл аваагүй хүмүүс нь нийлж төлж байгаа нэг ийм тогтолцоо байна. Тэгэхээр энэ хоёрыг засах хэрэгтэй байна гэдэг ерөнхий гол дүгнэлт гарч. Сая бас ингээд банкуудын тайлан гарч ерөнхийд нь харж яхад бол 2025 оны гүйцэтгэлээс эргээд эргэн төлөлтийн ялангуяа нөхцөл дээр хамгийн өндөр дүнтэй эргэн төлөлт сайтай байдаг нь бол ипотекийн зээл байдаг шүү дээ тийм. Гэтэл нөгөө талдаа ипотек маань одоо бас яг нөгөө хангалттай хэмжээнд эрэлтээ бас нийлүүлэлтэнд бас хангалттай хүрч чадахгүй байгаа нэг юм гол асуудал яваад 2 жилээр хүлээгч гэдэг юм томоохон иргэдийн дунд бол нэлээдгүй бас юм төвөгтэй байдлын нөхцөл үүсгэж. Та түрүүн бас дурдж байгаа ингээд энэ асуудлыг шийдэхэд бол бид бас ингээд суураар нь ингэж энийг харах хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь яг нэн тэргуунд жишээ нь засгийн газрын зүгээс за нөгөө зүгээр бас хууль тогтоогчдын зүгээс ч гэсэн яг бодлогын төвшөнд зайлшгүй авч хэрэгжүүлэх яаралтай тийм шаардлагатай 3 алхам гэмэл үг тодорхой. Тэгэхээр энэ дээр нэгдүгüрт нь орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр гэдгээ болоод одоо санхүүжилтийн тогтолцоог нэмэгдүүлэх тэр өөр дараагийн түвшний хөтөлбөрийг бол хэрэгжүүлэх. Их усүрлүүн. Тэр одоогийн гол асуудал бол их усүр нь багтаад байгаа. Нэг юм асуудал. Хоёрдугаарт нь бол энэ өөрөө санхүүжилтийн хэмжээ бага байгаа учраас хүмүүсийн хувьд бол ингээд юуг үүсгээд байна. Одоо очир дараалал гэдэг зүйлийг бол үүсгээд байна. Хүмүүс арилжааны банкны орон сууцны зээл авах боломжтой 18% хүүтэй. Нөгөөх нь 6% хүүтэй гэхээр 3 дахин зөрүүнээс болоод хүмүүсийн хувьд бол орон сууцны 6% гэдэг зүйлэл одоо тарих толгонд ингээд шингэсэн байж байгаа гэдгээр нь. Гэхдээ энэний цаана юу ажиглагдсан бэ гэхээр 6% хүүтэй зээлээс хамаарат байрны үн бол нэлээд нэмэгдсэн. За одоо яг бид эдийг судалгаа хийж явах үед харахад ийм нөгөө хувь лизинг олгоно, хөнгөө зээл олгоно. Тэгээд 6% зээлийг барилгын компани өөрөө өгөө гэдэг иймэрхүү зар мэдээллүүд группүүд бол зөндөө байна. Тэгээд тэр доторх мэдээллийг харахаар за манай байрны үн бол 5 сая. За тэгээд тань 6% хүүтэй зээл өгнөгингүүт нөгөө банкнаас авчдахгүй байгаа байрныхаа одоо барилгын компаниас авчныг бодож байгаа. Гэхдээ та өнөөдөр 100% төлчих юм бол энэ байрны үн нь 4 сая гэж. Тэгээд яг энэ хоорондох зөрүүг нь бид хэд тооцоод харахаар яг тийм хэлбэрээр зээл авч байгаа хүмүүсийн наана 6% гэж харж байгаа ч гэсэн цаана бол 26 орчим хувийн одоо хүүг бол төлж. Тэгэхээр уг нь бол 4 саяар наваад тэр 4 саяыг нь банкны зээлээр санхүүжүүлэх боломжтой байхад хүмүүс 5 саяар аваад тэгээд 6% хүүтэй гэдэг энэ нөгөө наадлын өнгө хэсэгтэр нь хурддаг. Тэгэхээр энэ 6% гэдэг энэ одоо хаанаас тогтоож өгсөн тоо юм бэ? Энэ тоог бол зах зээлийн горим руу нь бол шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр зах зээлийн горим руу шилжүүлээгүйгээс болоод энэ маань ингээ урт хугацаанд асуудал үүсгэж байна. За анх бас энэ хөтөлбөрийн зээл гаргасан нэг зорилго бол бас төрийн албаагч тийм үү эсвэл тусгай хэрэгцээтэй хүмүүс гэдэг юм уу зорилттой бүлгүүд гэдэг юм уу энэ хүмүүсийг бол санхүүгийн дарамтаас уулгах юм зорилготой байсан. Гэхдээ яг зээл авсан хүмүүсийн мэдээлэл дээр харахад бол 40 орчим хувь нь байрныхаа нөхцөлийг сайжруулсан. 60 орчим хувь нь бол байрны нөхцөлөө 40% нь бол гэр хороолоос орон сууц руу шилжсэн ийм статистик байгаа. Тэгэхээр өнөөгийн бодит байдлаас аваад үзэхээр одоо Монгол банк бол нэг хэсэгтээ бараг засгийн газрын одоо санхүүжүүлэгч төрөвч хэл явж ирсэн нэг тийм тохиолдол бас байгаа шүү дээ. Юм шүмжилтэйгээр харах үнцг нь бол тий. Өөрөөр хэлбэл ипотекийг гол санхүүжүүлж байгаа гэдэг нэг юм үзэг. Гэтэл нөгөө талд одоо Монгол банк өөрөө их усүрийн бас юм
дутагдал үүсэж байгаа зайлшгүй. Тэгэхээр энэ бүх очор энэний шалтгаанаас болоод байна. Тэгэхээр ер нь төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёроо зайлшгүй тусдаа явах хэрэгтэй гэдэг ийм үндсэн онол байгаа. Тэгэхээр та бас өөрөө Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлд бас 10 тооны гишүүн бус гишүүнээр байдаг хүний хувьд ер нь цаашдаа яг Монгол банкын засгийн газар хоорондын зохистой харьцаа ер нь яаж явах хэрэгтэй юм бэ? Одоо энэ асуудал дээр бид нар бодтой шийдэл нэг үү? Энэ хэсгээр одоо яг банкны тухай хууль бол шинжлэгдэж байгаа. Тэгээд тэрэн дээр бол банкны одоогийн шинэ ерөнхийлөгчийн барьж байгаа бодлого бол энийг бол яаж зааглах вэ гэдэг дээр тодорхой хязгаар тавьж байгаа гэдгийг хуульчлах ийм одоо өөрчлөлтийг бол хийж байгаа. Тэгэхгүй болохоор уялдаатай байх ёстой би бинийг одоо хатуу бодлого барьж байгаад мөнгө нийлүүлэхгүй ч гэдэм үү иймэрхүү зүйл дээр нь бол хуульчилж хязгаар тогтоогоогоос л энэ юусоо хэрэгжихгүй. Шид уялдаатай болж байна. Тийм учраас энэ хэсэг дээр бол хуулиар бас тодорхой хязгаарлалтуудыг оруулъя гэдэг энэ хавар бол өргөн барихаар бол бэлтгэж чаа. Тэгэхээр тэр хуулиас бол бас нэлээдгүй өндөр хүлээлттэй байна. Тэгэхээр манай төсвийн хувьд сонгуулийн жилдээ уялддаг. За дээрээс нь төсвийн орлогыг одоо түүхий эдийн үнэтэй уялдуулаад хэд өдрөгөөр төсөөлж зардлага нэмэгдүүлдэг. Гол нь хэд удаагийн тоцтол хийдэг гэдэг иймэрхүү нэлийн төсвүүдээр бол анхаарах асуудлууд байгаа. Тэгээ энэ бол зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлээд нөгөө мөнгөний бодлогын үр дүн, инфляцийн бүх зүйлд бол бас сөрөг нөлөө үзүүлдэг учраас тодорхой тоогоор хязгаарлаж хууль эрх зүйн хувьд шийдэж өгөх нь бол илүү үр дүнтэй гэж байна. Тэгэхээр төгсгөл нь бас асуугаад мэрэгжлийн экспертийн үүднээс бас удахгүй 4 сарын 20-нд CNBC Монгол улсаас бас санаачлан зохион байгуулсан change maker арга хэмжээ болж байгаа. Тэгэхээр таны хувьд ер нь өлөөдлөхийн салбар болон санхүүгийн салбар дээр нь change maker гэвэл хэнийг тодорхойлох? Энэ хэсгээр бол хамгийн гол зүйлийг бол би санхүүжилтийн тал гэж болж байгаа. Тэгээд санхүүжилтийн асуудал шийдэгдэх юм бол барилгыг бол бас барьж болно. Нөгөө талаасаа хүмүүс худалдан авах юм боломжтой. Тэгээд энэ үл хөдлөх хөрөнгийн салбар дээр ялангуяа энэ хот орчмын бүсэд бол гэр хорооллыг дахин төлөвлөх тэр хэсэг дээр одоо ногоон санхүүжилт гэдэг юм уу? Одоо зөвхөн энэ нөгөө баригдсан одоо хотын төвийн байрыг дахин зарах тухай асуудал биш. Олон иргэдийг амьдрах таатай нөхцөлтэй тийм байр оронд шилжүүлэх хэрэгцээтэй байгаа учраас энэ бодлогын хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр илүү одоо change management хийгээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Бид студент санхүү эдийн засгийн их сургуулийн проректор доктор Мөнхзэн Эрхэмтэй ярилцлаа.